Зарим үзэгчдээ би Вашингтон DC хотын яг төвд ирсэн байна. За миний энэ ардд харагдаж байгаа тэр байшин бол Америкийн нэгдсэн улсын Конгрессийн төв барилга. За ер нь бол манайхаар орчуулан хэлэх юм бол улсын хурлын хуралддаг төв байгууламж юм байгаа. За Америкийн нэгдсэн улсын хууль тогтоомжийг гаргадаг гол төрийн байгууллага гэж хэлж болно. За энэ хөө Конгресс маань бол дээд танхим, доод танхим гэсэн хоёр танхимтай. За тэгээд хамгийн гол нь парламентын дээд танхимын гишүүд нь 6 жилийн хугацаатай сонгогддог болвол парламентын доод танхимын гишүүд нь 4 жилийн хугацаатай сонгогддог. За тэгвэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч 4 жилийн хугацаатаагаар мөн сонгогддог. За өнгөрсөн оны 24 оны 11 сарын 5-ны өдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул болж өнгөрснийг та бүхэн мэдж байгаа. За нэлээд өрсөлдөөнтэй их Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд болж байгаагүй ихээхэн ийм интригтэй болсон сонгуулийн дүнг та бүхэн мэдж байгаа. За Америкийн нэгдсэн улсын 47 дахь ерөнхийлөгчөөр өмнөх 45 дахь ерөнхийлөгчийг хийж байсан Дональд Трамп дахин сонгогдсон байгаа. За ерөнхийлөгч Дональд Трампын тангараг үрэх ёслол энэ нэгд өдөр буюу 1 сарын 20-ны өдөр болно. За 1 сарын 20-ны өдөр болох энэхүү тангараг үрэх ёслолын бэлтгэл ажиллагаа бол бүрэн хангагдаад дууссан байна. За өнөөдөр Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон DC хотод 4 дахь өдөр. За маргааш ажлын сүүлийн өдөр тэгээ хагас сан бүтэн сайн 1 дахь өдөр бол 1 сарын 20-ны өдөр болж таарч байна. За ер нь бол Америкийн нэгдсэн улсын энэ сонгуулийн тангараг үрэх ёслол бол сонгуулийн жилийн дараа 1 сарын 20-нд болдог юм уламжлалтай. Энэ бол олон жилийн турш тогтсон сүүлийн бүхэл 100 жилийн дотор болж байгаа бүх сонгуулиуд бол ийм 1 сарын 20-нд болдгоор онцлогтой. За тэгээд ер нь бол ийм өвлийн үндэрлэл болдог. Энэ жилийн сонгуул бол ихээхэн хүйтэн ийм цаг агаартай үед бол таарч байна. За 2012 онд болсон сонгуулийн дараагаар 2013 оны 1 сарын 20-нд болсон ерөнхийлөгч Обамагийн тангараг үрэх ёслолд миний хувьд Монгол улсаас 20 гаруй сэтгүүлчдийн хамтаар ирж оролцсон. За хамгийн ойрхон хамгийн ерөнхийлөгч тангараг үргэж байгаа тайзны өмнө зогсож бид нар бол энэ тангараг үрэх ёслолыг үзэж байсныг санаж байна. За тухайн үед бол цаг агаар их дулаахан сайхан байсан бол за энэ жил бол их хахир хүйтэн ийм өвөл болж байна. Ийм цаг агаартай үед тангараг үргэхээр болж байна. За Дональд Трамп ерөнхийлөгч бол 1 сарын 20-ны өглөө тангараг үргэн. За та бүхэндээ би бас энэ тангараг үрэх ёслолын бас уламжлалыг бас танилцуулчих юм бол илүү ойлгомжтой болов гэж бодож байна. За 20-ны өглөө ерөнхийлөгч Байден өөрийнхөө цагаан ордыг орхидог ийм уламжлалтай. Цагаан ордод өглөө Дональд Трампын хамтаар өглөөний цайгаа уун. Энэ бол уламжлалт тогтоод удсан байгаа. За өглөөний цай уучгаад хоёр ерөнхийлөгч хоёулаа энэ Конгрессийн ардд байдаг томоохон талбай байдаг. Энэ талбай дээр ирж ерөнхийлөгч Байден гэргийн хамтаар вертолетод суугаад өөрийнхөө төрөлх нутг руугаа явдаг ийм тогтсон уламжлалтай. За та бүхэн мэднэ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч 46 дахь ерөнхийлөгч Байден бол Деливар мужаас гаралтай. Тэгэхээр Деливар муж бол Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон DC хотоос ойролцоо оловчиг ер нь бол вертолетоор 30-аас 40 минут нисээд хүрэх газар байгаа. Иймд бол өмнөх ерөнхийлөгчөө вертолетод суулгаж өгөөд гар даллаж ингэж үдэлтийн арга хэмжээ болдог. За энэ үдэлтийн арга хэмжээний дараа шинээр сонгогдсон ерөнхийлөгч маань энэ буцаж ирж тойроод та бүхний харж байгаа Конгрессийн өмнө зассан байгаа том тайзан дээр ирж тангараг өргөдөг байгаа. За энэ тангарагыг үзэхээр Америкийн нэгдсэн улсын өнцөг буланбөрөөс ер нь бол их олон тооны зочин гीчд бол ирдэг. За Америкийн сонгуулийн түүхэнд хамгийн олон иргэд ирж үзсэн сонгуулийн энэ тангараг үрэх ёслолын ажиллагаа бол 2013 оны Обамагийн тангараг үрэх ёслол гэж үздэг. За тэр үед бол 100 гаруй мянган Америкийн нэгдсэн улсын иргэд энэ Constitution Avenue буюу үндсэн хуулийн өргөн чөлөө гэсэн энэ том талбай дээр бол цугладаг юм байна. За энэ талбайд 100 гаруй мянган хүн цугласан бол 2017 оны 1 сарын 20-нд болсон ерөнхийлөгч Дональд Трамп тангараг үрэх ёслол дээр Обамагаас их хүн ирсэн. Миний бол ирсэн тангараг үрэх ёслол дээр ирсэн зочдын тоогоор бол би Америкийн нэгдсэн улсын түүхэнд хамгийн том рекорд ирсэн зүйл боллоо гэдгийг бол Дональд Трамп ерөнхийлөгч тухайн үед мэдэгдэж байсан.
Гэтэл бол энэ нь бол сансраас авсан дээрээс одоо агаараас авсан сансраас авсан хиймэл дагуулын одоо судалгаагаар бол Обамагийн тангар хүрэх ёслол төр хавьгүй олон хүн ирсэн нь бол ойлгомжтой байсан. За энэ удаагийн тангар хүрэх ёслол цаг агаарын хувьд бол ихээхэн хүйтэн болж байгаа учраас бол бас жочид гिचд ирэх магадлал бол бас бага байж магадгүй юм байна. За иймд бол энэ жил бол их юм хүйтэн үлрэл таарж байгаа нь их онцлогтой байна. За нөгөө талаас сая надыг наашхаа энэ талбар руу ирж явхад бол бэлтгэл ажил бол ихээхэн хангагдсан байна. За мэдээж хэрэг олон мянган хүмүүс олон цагийн турш бол эхлээд орох гэж ихээхэн очроо үүсдэг. Тэгэхээр энэ олон мянган хүн нэгд ор цуглахад бол хамгийн одоо ойлгомжтой хамгийн хэрэгтэй зүйл бол жорлонгийн асуудал байдаг. За тэгэхээр жорлонгийн асуудлыг бол бүрэн шийдсэн байна. Бүрэн одоо энэ Constitution Avenue, за Independence Avenue-гаар бол бүрэн хэмжээгээр бол тавьж байна, тавьсан байна. За цагдаагийн хамгаалалт бол бүхэл гудамжны талбай одоо булан бүрт бол бий болсон байна. За энэ хүү арга хэмжээг хамгаалахаар Америкийн нэгдсэн улсын үндэсний гвардийн 8500 цэргийн албан агч нар одоо бэлтгэл өөрсдийн техник хэрэгсэлтэйгээ ирж оролцож байгаа хамгаалах гэж ингэж байгаа юм байна. За ер нь бол ихэнх том постууд бол үржээ тавигдсан байна. За энэ хагассан бүтэн сая өдөрт бол энэ Вашингтон цэцгийн хот бол нам гүн байх зам хөдөлгөөний 20 болов гэж бодож байна. Ингэж бол бүхэл одоо талбай зам дээр бол цэргийн цагдаагийн болон хамгаалтууд гарна. За Америкийн нэгдсэн улсын энэ нийслэл хотын 5000 цагдаагийн албан агч нар бол хамгаалтанд гарч байгаа. За дээрэс нь бид түрүүний хэлдэг 8500, за нийтдээ 13000 цагдаагийн албан агч нар бол энэ хөө тангар хүрэх ёслыг хамгаална. За тэгээд энэ арга хэмжээ бол өдрийн 1 цаг хүртэл үргэлжлээд өдрийн 1 цагаас эхсүүлэн ерөнхийлөгч тангараа өргөчхөөд гэргийн хамтаар машинд суугаад ингээд цагаан ордон руу явдаг. Гэхдээ ер нь бол уламжлан тогтсон урдлын бүхэл арга хэмжээнүүдийг аваад үзэх юм бол ерөнхийлөгч нар машиндаа сууж явдггүй. Машинаас гарч одоо энэ Independence Avenue буюу эрх чөлөөний өргөн чөлөөгөөр ард түмэнд гараад аллан эхнэрийн хамтаар одоо ингэж явдгийг та бүхэн мэднэ. За өмнөх одоо бүхэл ерөнхийлөгч нар ингэж явж байсан. Энэ ч утгаараа энэ удаагийн бас л уламжлал ёсороо сонгогдсон Дональд Трамп гэргийн хамтаар энэ Independence Avenue-гаар гараа өргөн бас ард түмэндээ мэнчлэн ингэж явах болов гэсэн ийм бодолтой байна. За энэ Конгрессийн ордноос цагаан ордон хүртэлх энэ талбайг бол Independence Avenue 1.5 км-ийн ийм зайтай байдаг. 1.5 км зайд бол ихэвчлэн бол цагаагаар сайхан байх юм бол гараа өргөд ингээ алхдаг. За зарим үед бол хүүтэн үед ерөнхийлөгч машиндаа суучаад за яг гол одоо годомжны үед ирэхлээрээ гарч нэг жоох алхаад буцаагаад ингээ машиндаа суудаг ч юм тохиолдлууд байсан. Тэгэхээр Дональд Трамп хүүтнийг ажирлгүйгээр хүнхээрийн одоо 1.5 км алхаад цагаан ордон руугаа орох нь нэг бол машиндаа суун ихэвчлэн одоо машинаараа яваад тэгээд богинохон одоо хамгийн телевизийн камернууд их байдаг олон үзэгч нар зогсдог одоо хэсгээр гарч ирж алхах нь гэдэг бол ойлгомжгүй байна. За гих мэтчлэн болвол энэ тангар хүрэх ёсолтой холбоотой ийм дэг жаяг мөн одоо тогтоогүй гэхдээ бол хүмүүс өмнөх ерөнхийлөгч нарынхаа одоо дэг жаягийг даган ингэж явдаг бол зүйлүүд бол зөндөө байдаг. За тэгээд ерөнхийлөгч Байден одоогоор бол цагаан ордонд байгаа юм шиг одоо байдаг боловч ер нь бол энэ тангар хүрэх ёслоос өмнө 2-7 хоногийн өмнө цагаан ордон орхисон байдаг гэсэн ийм одоо бас яриа байдаг. Гэхдээ яг тангар өргөдөхийн өглөөнийхөө цайг шинэ ерөнхийлөгчтэйгээ уудаг бол ийм уламжлалт тогтсон. За одоо бол шинэ ерөнхийлөгчийн ажлын албаных нь зам мөн туслахууд нь бол цагаан ордны ерөнхийлөгчийн амьдрах хэсгийг бол бүрэн засаж одоо тогтчулж байгаа. За энэ тогтчлтын арга хэмжээнд бол ерөнхийлөгчийн гэргий бол ихээхэн үүрэгтэй оролцдог. За унтлахны өрөө нь ямар хуу байх нь, абоо нь юу байх нь, унтлахны орыг нь бол бүгднийг хуучин ерөнхийлөгчийн байсан унтчихсан орыг бол бүгднийг мэдээж гаргаж тавих байх. За тэгээд шинэ бол мебель авчир тавих гэх мэтчлэн бол арга хэмжээнд бол одоо эд явагдаж байгаа болов уу гэж бодож байна. Ер нь бол явагдаад дууссан. Одоо бол нарийн одоо сүүлийн ажиллагаандаа ороод ингээд явж байгаа болов уу гэж бодож байна. За тэгээд одоо та бүхэн миний энэ харалт харагдаж магадгүй. Ер нь бол Конгрессийн ордны энэ хажуугаар урдлаар бол бүрэн хашаа энэ хашаа бол их олон километр үргэлжилсэн энэ цагаан ордон хүртэл. За тэгээд энэ Constitution Avenue буюу үндсэн хуулийн өргөн чөлөө хүртэл бүхэл одоо
талбайгаар бол энэ төмөр хашаануудыг тавьсан байгаа. Гэхдээ энэ төмөр хашаануудыг бол тавихтаа үндсэндээ бол зөвлөг байсан газруудыг хамгаалж ихэнх нь тавьсан байдаг. Тэгэхээр энэ олон мянган хүн нэгэн зэрэг одоо энэ сайхан үзэсгэлэнтэй энэ хотын зөвлөг ургадаг газруудаар гуталтайгаа ингээ ишгээ явах юм бол дараа нь зөвлөг ургахааргүй болно гэдэг үүднээсээ бол ингэж хамгаалт тавьж өгсөн байдаг. Ер нь бол энэ ерөнхийлөгчийн тангар өргөх ёслыг маш их одоо хариуцлагатай, маш их одоо зохион байгуулалтаагаар ингэж хийдэг. За та бүхэн одоо тэр миний ардалд харагдчих магадгүй тэр нэг томоохон антин шиг энэ 3 4 ийм бөөрнгийн цагаан амттай юм байгаа. За энэ бол энэ хавийн энэ орчмын бол радио долгион нэг бол тэр чигээр нэтгэхгүй болгодог ийм одоо тоног төхөөрөмжийг суйрлуулсан байдаг. Ингэж бол одоо тангар хүрэх ёслолын үед хүн бүрийн утас нь ажиллагаагүй болдог. Бүгднгийнх нь долгион байхгүй болдог. Ямар ч радио одоо богино дунд уртын долгионууд бол бүгд ажиллагаагүй болдог. Энэ нь бол аюулгүй байдлыг бодож ямар нэгэн одоо тесрэг бөмбөг гэдрийг алсаас ингэж удирдах боломжгүй болгох үүднээс ингэж радио долгионыг идэхгүй болгодог. За тэгээд мэдээж хэрэг бол энэ ч таавханд хэлдэг цагдаагийн албан хаагч за мөн үндэсний байртаас гадна хэдэн зуун мянган одоо тагнуулын ажилчид бол бүгд бол бас хамгаалтанд гарч байгаа. За энд бол барилга байшин бүрийн дээрээс снайперууд бол одоо буутаага зогсож байгаа болов гэж бодож байна. За ерөнхийлөгчийн ингэж одоо алхах гудамжны одоо бүхэл одоо албан байгууллагын цонх дээвэр дээр бол тагнуулын албан хаагч нар за мөн одоо нууц хамгаалтын албаных нь бол бүгд байж идэг болов гэж бодож байна. Гэх мэтлэн та бүхэн одоо харж байгаа тэр миний наарталд харагдж байна. Нойлын асуудлыг бол бүрэн шийдсэн ингэж тавьсан байгаа. Нойлууд бол бүгд тавигдсан байна. За ерөнхийлөгчийн тангар хүрэх ёслолтой холбоотой мэдээллийг та бүхэнд ингэж хүргэлээ. За тэгээд миний хувьд бол маргааш өглөө Монгол руугаа буцаж байгаа. За ерөнхийлөгчийн тангар хүрэх ёслолтой холбоотой мэдээллийг би та бүхэнд тухайн одоо ерөнхийлөгчийн яг тангар өргөссний дараагаар бол мэдээлэл мөн өргөн хөргөхөр болно. За тэгээд ер нь бол их хүүтэн байна. Би одоо та бүхэнд нэг мэдээлэл хийхээр нэг 10 хэдэн минут гадаа зогсоход бол гар хүлтэх шахаж байна. За тэгээд бол маш их одоо ийм хүүтэн цагаатай, хүүтэн салхитай юм байна. Өөрөөр мэдээлэл өндөрлөе.